Би гурван ерөнхий сайд гурван улсын их хурлыг дамнан яригдсан парламентын ардчлал энэ улсын их хурл дахь үйл явцын тухай хуулийн тухай ярих гэж байгаа. Анх 2-1 ерөнхий сайд байх амар ойлсголон улсын их хурлын дарга байхад яригдж эхэлсэн сэдв. Ерөнхий сайд нь улсын их хурлын дархин дээр сууж болохгүй гэдэг нэг үнцэг байсан. Хоёрт нь намын дарга руу зүтгэж байгаа хүн улсын их хурлыг даргалж болохгүй гэдэг бас хоёр дахь үнцэг байсан. Энэ хоёр зарчим бол ямар агуулгатай байсан бэ гэхээр олон намын төлөөлбөхийн парламент мэтгэлцээнийхээ үр дүнд иргэдтэй мэдээлэл өгөөж ил тод нээлттэйгээр хууль тогтоох үйл ажиллагаа болон засгийн газрыг хянах үйл ажиллагаагаа явуулах ёстой гэдэг энэ зарчим байсан. Тэгээ бид бол парламент мэтгэлцдэг зарчмыг бол бий болгож өгж ерөнхий сайдыг буулгаж сөрөг хүчний лидертэй парламентын дунд танхим талбай дээр мэтгэлцдэг тэр зарчмыг бол бий болгосон. Энэ мэтгэлцээнийг хамгаалахын тулд аль нэг намын дарга улсын их хурлын дарга байж болохгүй гэдэг энэ зарчмыг бид бол тавьсан. Тэгээ энэ зарчмын хүрээнд энэ зарчмыг хангуулах гэж баг 3 дахь улсын их хурлынхаа даргын нүүрэг үзэж байна. Одоо хүртэл энэ намч байдлаасаа салахгүй ямар нэгэн байдлаар би намынхаа улс төрөөс ангид байж чадахгүй, төвийг сахиж чадахгүй гэдэг байр суурьтай дарга нарын гайгаар гэдэг юм уу, зовлонгоор гэдэг юм уу, та бүхэн сөрөг хүчний санаачилсан хуулиуд юу болж хувирж байгаа тухай сая сонслоо. За бидний энэ мэтгэлцээнийг бий болгохын тулд хамгийн чухал зарчим бол энэ мэтгэлцээнийг удирдах байгаа улсын их хурлын дарга гэдэг хүн бол намч байж болохгүй. Нэг намын тал зогсоод мэтгэлцээний нэг талд гараад нэг засгийн газар ерөнхий сайд нэг намын даргын хүслийг гүйцэлдүүлэгч хуулийн танхим шиг улсын их хурлын хуралдааныг удирдах болохгүй гэдэг зарчим байж байгаа. За хоёрт нь та бүхэн сая өнөөдөр ч гэсэн дүр зургийг харж ах шиг байна. Улсын их хурлын дархин дээр, улсын их хурлын дээд тал дээр ерөнхий сайд нэг намын дарга, улсын их хурлын дарга хоёр хоорондоо чихэндээ шивгэнж байгаад хуулиудыг батлуулах үйл явцыг, машин дэх үйл явцыг та бүхэн харж байгаа. Бусад улсад ерөнхий сайд, улсын их хурлын дарга зөвхөн протоколтой уулздаг. Тэр уулзалтаар юу ярьсан, юу шийдэх гэж байгаа гэдгээ ил хэлдэг. Чихэндээ шивгэнэж хурлыг удирддаггүй. Гэтэл Монгол улсын хурл хоёр удирдагчтай болоод хоороороо хөгжим яаж тоглож яг энэ хурл хаах өдөр хэрхэн хуулийг машиндж байгаа гэдгийг та бүхэн бүгдээрээ харж байгаа. Энд бол мэтгэлцээ биш. Энэ бол засгийн газрын хуулийн хэлтс шиг ажиллаж байгаа их хурлын дүр зургийг та бүхэн харж байгаа. Энийг л бид энэ бол парламентын ардчил биш ээ. Энэ бол нэг намын хурал парламентаа эзэгнсний тод жишээ гэж харж байгаа учраас улсын их хурлын тухай хуулийг өөрчлөх ёстой юм байна. Улсын их хурлын даргыг намч биш төвийг сахиж болох ёстой юм байна. Ерөнхий сайдын суудлыг доошо буулгаж энэ гишүүдийн суудлын нэг хэсэг болгож цөөх олонх ижил дуу хоолойтой байх парламентын ардчлалыг бичүүлэх ёстой юм байна гэдэг энэ зарчмыг хуульчлахын төлөө явж байгаа. Тэгээ энэ зарчим харамсалтай нь хуульчлагдаж одоохондоо харахаа амжаагүй байна. 3 улсын их хурлын дарга, 3 ерөнхий сайд нүүрэг үзлэн гэдэгтэйгээ адилхан 3 чуулган дамжиж хэрэгжих бололтой. Тэгээ эрх намрын чуулганаар энэ зарчмын зөвгөөд үзэл санааны энэ агуулга батлагдахгүй үгүй юу гэдгийг бид бол хүлээж байна. Тэгээд эрх баригчид бол ямар ч үзэл санаагүй, ямар ч зарчимгүй гэдгийг бид өдөр тутам харж байгаа. Та бүхэн даргынхын суудалд үндсэн хуулийн үг үсэг хэрэгтэй болвол мань мэгзэм шиг амнаасаа уншиж үндсэн хуулийн цэцэг хүртэл ашигладаг мөртлөө даргынхын суудалд үндсэн хуулийн үзэл санаа халгаатай болвол яаж амгүй нүдгүй жихгүй юм шиг дүлэгдэм оргидгийг өдөр тутамдаа харж байгаа. Парламентаас томилогддог ерөнхий сайд, парламентод ажиллаа хариуцдаг ерөнхий сайд, ажиллаа хариуцдаг хүн шиг парламентын чуулган дээр байх уу эсвэл улсын их хурлыг удирдах байгаа дарга шиг тэр сэнти дээр байх уу гэдгийг энэ үндсэн хуулийн зарчмыг зөвхөн нүдэн балаж ихэн дүлийг сонсож байна. Өнгөрөөж байна. Тэгээ бид даргадаа таацуулж үндсэн хуулийн зарчмуудыг өөрчлөх биш. Үндсэн хуулиндаа нийцүүлж дарга нар байр суурьтай болох тухай энэ зарчмыг л шаардж байгаа. Та бүхэн анзаарч байгаа бол одоо наадамд өгч байна. Бид феодал ёстой юм уу эсвэл бүгд найрамдах улстай юм уу гэдэг энэ зарчмаа бид дахиад нэг эргээ харах хэрэгтэй. Бүгд найрамдах буюу иргэний засаг бүхий улс орнуудын төр засаг хамгийн минимал буюу энгийн байдаг, даруухан байдаг. Бид бол ноёд ихсийн хурал шиг, ноёд ихсийн баяр шиг л байгаа. Хамгийн тансаг зүйл төрд байна, хамгийн ядуу хэрэглээ иргэдэд байна. Энэ байр суурийг солихын тулд 92 оны ардчилсан хувьсгал гарсан.
Энэ байр суурийг суулгахын тулд манай гишүүд эдийн засгийн эрхчлөөний хууль, манай гишүүд маш олон энэ төрийг өөрийг нь ноёны зэрэгт, төрийг өөрийнх нь эзний зэрэгт дэвшүүлээд байгаа хууль бус энэ зарчмуудыг зогсоохын төлөө ажиллаж байгаа. Тэгээ бидний энэ улсын эзэн иргэд байдаг юм аа. Иргэдийн төлөө төр засаг нь оршдог юм аа гэдэг үндсэн хуулийн үзэл санааг амлиулахын тулд 3 чуулганд дамжуулсан ардчилсан намын одоо гишүүдийн санаачилсан хуулиуд бүдэг бадагхан замаар ямар олон бэрхшээлтэйгээр, ямар олон намчраж талцсан, ямар хоцрогдсон дахин жижигдээд дахиных нь гадуурх яс хуйг дуулах шиг хатуурчихсан энэ эрх баригчдын толгойг тоншиж явж байгааг та бүхэн анзаарч байгаа хаа. Тэгээд эрх намрын чуулганаар ч гэсэн энэ үзэл санааны зарчмын энэ том өөрчлөлтүүдийн төлөө ардчилсан нам зогсох болно.